бүх зүйл сайхан. Бүх зүйл гоё. Харин түүнийг хэрэгжилж байгаа, түүнийг ашиглаж байгаа хүмүүс үүнийг эсвэл гоёор байлгадаг, эсвэл арай өөрөөр боддог. Санддаг байна уу? Өө саяны дуу их гоё дуу тийм үү? Аваа. Миний аваа. Би танд хайртай. Би талархдаг. Би бүхнээ зориулмаар. Тэгээд харамсалтай саяны дуулж байгаа хүмүүсийг сонссон амьдралаараа бүхнээ зориулж чадахгүй юм шиг. Сүдрэгөө бүр ингээд алга усаар хатсан. Аваа. Баяртай. Би очсон шиг тийм үү? Би хамаагүй дуулж байгаа хүмүүс ингээд мод дуулдаг шийдсэн гоо. Яг өчтөр аягүй сайн дуулсан байхгүй юу? Өчтөр орой итгэлийг харахад ингэж дуулаагүй. Тэ? Тэгээ барах урд харахаар жоохон ийм айцтай болчихсон юм шиг тийм. Өглөө жоохон өөрсдөө жоохон чөлөөлцгөө. Амен. Амен. Библи юу гэсэн мэт эзэн биднийг чөлөөлсөн маа гэсэн. Эзэн биднийг чөлөөлсөн юм аа. Тийм учраас та урд гарахдаа та их мэдлэгтэйгээр гараасан шүү. Яг л энэ Бурханаас танд өгөгдсөн их мэдл واخгүй юу? Энэ ад завшаан байна. Бүх зүйл Бурханаас бидэнд өгөгдсөн их мэдлэлтэй ад завшаантай зүйл واخгүй юу? Та Бурханы магтдаа энэ ад завшаантай зүйл гэдэг эзний магтаас үүсч байна. Энэ надад олж байгаа боломж тэгж бодоод та Бурханы магтаас үүсч байна. Энэ урд магтанд болж байгаа юм ч ялгаахгүй, энэ өдөрж байгаа юм ч ялгаахгүй. Энэ бүх зүйл Бурханаас надад өгж байгаа, бидэнд өгж байгаа боломж واخгүй юу? Амен. Тийм учраас энэ боломжийг та зүгээр нэг айцтайгаар имээцтэйгээр бүү алдаас өчж байна. Ер нь сатан бидэнд ямар аргаар баталгүй гэхээр бидэнд эхлээд эргэлзээ өгдөг. Эргэлзээ өгдөг. Энэ эргэлзээ гэдэг зүйл чинь аюулгүй байхгүй юу? Эргэлзээ гэдэг зүйл юу гэсэн бэ? Өдөр хажуудаас хойш найстай ихээр эргэлзээ бол аюул шүү. Эргэлзээ бол аюул шүү. Би сайн болох болов, муу болох болов. Энэ хамаагүй. Ягаад? Та хүмүүсийн үн биш. Та Бурханы эзний магтанд болж байгаа. Амен. Амен. Дараагийн 7 хоног ийм нүүр царайг бүү гаргаас өгч байна. Урд гарч байгаа хүмүүс, эзний магтанд болж байгаа хүмүүс энэ яагаад гэвэл эрх мэдэл өгөгдсөн учраас та энэ зогсож байгаа гэдгээр ухаараас авч байна. Тийм учраас хүчтэйгээр зоригтойгоор Бурханы танд өгсөн тэг эрх мэдлийн дагуу та энэ газар магтанд дуулаас авч байна. Амен. Тэгээ би энэ урд гарч чээ. Тэгсэн чи яг бүгдрээ тэгэх юм уу? Цөмөр Эфес 6-ын 10-аас унших юм уншихгүйсэн ч би уншиж идэв. Ийм байдлаар хандхад энэ сухал биш байхгүй юу? Тэ? Өдөр танд өгсөн тэр эрх мэдлийг танд өгсөн Бурханаас өгсөн тэр гайхамшигтай тийм ээ энэ бол юу гэдэг юм бэ гэхдээ энэ бол ад завшаа юм аа. Энэ бол Бурханаас танд өгөгдсөн энэ бол тэгээ олдсшгүй юм гайхамшигтай эрх мэдэл байхгүй юу? Өдөр энийг өдрөө ашиглацгаая. Амен. Магтан дууныхан 4-5 хүн болцсон байна. Энэ болохгүй. Бид нар урд нь энэтэй сахадад энэ хүртэл зогсчихсон юм шүү дээ. Бус хүмүүс айдсан байна. Өнөөдөр би юуны тухай ярих гэж байгаа гэхээр зэрэг сатан бидний амьдралд янз бүрийн байдлаар дотлоо хийдэг. Бид нар итгэгч хүмүүсийн хувьд бид нар тэмцэл үргэлж олж яадаг хүмүүс юм аа гэдэг бид нар мэдгэсэн. Бид нар үргэлж өдөр болгон тэмцэл олж яадаг. Тийм учраас Библиэр бид нар юу ч хэлсэн бэхээр зэрэг загалмайн цэргүүд юм аа гэсэн. Библиэр хэлдэг. Гэхдээ бид нарыг цэргүүд гэж хэлсэн. Цэргүүд Бурханы цэргүүд, цэрэг айрынхан гэж хэлсэн. Бурхан Израилийн ард түмнийг дайнд оруулахдаа тэднэрт сэрхэн чад их бо мөр мөбо
Бурхан Израилийн ард түмнийг дайнд оруулалтанд юу өгсөн гэж? Гитар, бөмбөр, бүрээ өгсөн баг. Мэдээж зэрэг гитар байгаа л да. Гэтэ юу өгсөн гэсэн үг вэ? Хөгжмийн зэмсэг өгсөн баг. Are you kidding me? гэж хэлгээ. Юу өгсөн гинэ? Дайнд орж байгаа хүмүүс хөгжмийн зэмсэг бурхан энэгүй за явж тай гэсэн баг. Хэрвээ энийг Израильчууд итгэлээр хүлээж авах бол тэд юу гэж хэлсэн бэ? Тасалдуулж байгаа юм биш үстэй гэж хэлж тайсан байна. Харин эцэг юу хэлсэн бэ? Дайн тулаан гэдэг бол та нар биш, минийх юм аа гэж хэлсэн. Итгэж хүмүүст бурхан яг энэ шиг. Дайн тулаан гэдэг бол хэнийг гэсэн бэ? Хүмүүсийнх биш юм аа. Хүмүүс хоорондын зүйл биш юм аа. Библиэр Эфес 4-ийн энэ 10 дугаар эшлэлээр хэлсэн байна. 12 дугаар эшлэлээр хэлсэн. Учир нь бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш гэсэн байна. Энэ юу гэсэн үг вэ? Бидний тэмцэл хүмүүс бидний хоорондын юм биш маа гэсэн үг байна. Махан бие болон цусны эсрэг биш. Чи болон би хоорондоо биш, болон бидний хоорондоо биш. Бидний тэмцэл бол юуны тэмцэл гэсэн бэ? Харин захирагч эрх мэдэл энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд Тэнгэр дэх бозор муугийн сүнслэг хүчний эсрэг юм ажилласан байна. Юу гэж хэлсэн бэ? Сүнслэг хүчний эсрэг гэж хэлсэн байна. Сүнслэг хүч нь хаана нөлөөлдөг вэ хөө? Захирагчд эрх мэдэл харанхуй ертөнц болоод Тэнгэр болон газар дах энэ бүх зүйл энэ сүнс яах вэ? Нөлөөлдөг ба. Бид нар түүний эсрэг тэмцэл хийж байгаа юм байна. Тэгээд бурхан тэдэрт юу гэсэн бэ? Тэдэртээ тулдах тэр зэрэг зэвсэг гэсэн. Тэр юу гэсэн бэ? Бүрээ, ивэр бүрээ. Мадад тэр юу байсан би сайн мэдэхгүй яаж ч бүрээ л байсан. Тэгээд Израильчууд дайнд ордог гэсэн. Тэгэд бүрээ үлрээд магтан дуулаад дайнд ордог гэсэн байхгүй юу? Бурхны магтаа. Тэд дайнд хэн ялдаг гэсэн бэ? Израильчууд. Дайн гэдэг бол зэрэг зэвсгийн тухай асуудал биш үү? Одоо хүмүүс дайн гэхлээр амар том зэрэг зэвсэг бодоод байна те. Амар хүчтэй яагаад маш их зэрэг зэвсэгтэй учраас. Хоцолоос дийлдэхгүй яагаад атомын хүч шүүгээр айлгаад байна. Харин Христэд итгэгчдийн тэмцэл гэдэг бол ийм тэмцлийн тухай юм. Христэд итгэгчдийн тэмцэл бол бидэнд аль хэдийн ялалтыг өгсөн бурхан одоо яах вэ? Тэр ялалт дотор амьдрах энэ тэмцлийн тухай яриад байна. Та яасан гэсэн бэ? Аль хэдийн Есүс энэ тэмцлийг тэмцээд бидний төлөө ялцсан байхгүй юу? Одоо харин бидний ямар амьдралаар амьдрах гэдэг юм бэ? Тэр ялалтын амьдралаар зүгээр тууштай бөгөөд чигүүний амьдрал гэдэг хэлж гисэн байна. Одоо бид нар хийгцүүлэл өртөөд юм. Бидний эсрэг тогтлох тэр сатаны муу сүнсний тэр бодол санаа янз бүрийн арга зайлуудын эсрэг би амьдрна гэсэн. Амен. Сатан өнөөдөр бид яг ингэж тогтолдог. Өнөөдөр бидэнд эргэлзээ, өнөөдөр бидэнд айцсан юм. Уур гараад ирэхээр бид аим хоолчдаг. Минийава битэн таварт бүхний зориулъя. Энэ хүний амьдралаас бүхэн зориулсан гэж та бодож ингэж дуулж байгаа юм амьдралаас. Үгүй өдрөө жоохон эзэн дотор хүчтэй зогсцгаа амин. Өдөр эзэн дотор эрх мэдэлтэй зогсцгаа. Эзэн бидэнд эрх мэдлийг өгсөн юм аа найснараа. Амен. Бид эндээс гараад ихээр эрх мэдэлтэй болчихсон. Нөгөө урд дуулжсэн нь дуу гарахгүй хүмүүс гадаа гараад амар чадвар болчихсон. Энэ биш ээ найснараа. Өдөр гадаа байсан шиг өдөр дотордсон
Өдөр ямар ч эзний өмнө өдөр зоригтойгоор амьдарцгаая. Амен. Өдөр хажуудаас байгаа найзлаар зоригч болохгүй. Өдөр зоригтой байцгаая гэхгүй. Зоригтой байцгаая. Зүрхсэнээс хэлсэн шүү. Зоригтой байцгаая. Зоригтой байцгаая. Амен. Өнөөдөр бид Христэд ч өдөр болон сүнслэг тэмцэлд орж байна. Тэмцэлд орж байна. Тэмцэл гэдэг нь юу вэ? Тулаан гэсэн үг. Харин Бурхан эзэн бидэнд аль хэдийн тэр тулааныг ялаад, Есүс аль хэдийн тэр тулааныг ялцсан, одоо юу хийсэн бэ гэхээр та нар энэ ялалт дотор зүгээр амьдрах гэсэн ба. Сатан аль хэдийн ялалтаа шоронд орсон биш. Тэр ялагдсан гэсэн үргэлжлүүлэн Христэд итгэж хүмүүсийг тийм үү? Янз бүрийн байдлаар гим нүгэл унгаахын тулд доош нь хийхэд бол Бурханаас холдуулахын тулд түнтэй ажилласаар байдаг. Бид нар түүний эсрэг бид нар тэмцэл хийх ёстой юм. Сатан бол дээр үеийн шиг ажиллагаа болцсон. Гүйдэл мүүдэлтэй, аимшиг царай мараатай тэгж ажиллагаа болцсон. Дээр үе тэгж ажилладаг гэсэн. Тэгээд гүйдэлтэй авч явах, гүйдэлтэй наач аимир шүү. Сатан тэгж ажиллагаа болцсон. Одоо сатан яаж ажилладаг вэ? Арай өөрөөр ажилладаг болсон. Шинжлэх ухаан хөгжөөр, уус орон хөгжөөр арай өөрөөр ажилладаг болсон гэсэн үг. Оёо царайгаар ялгад амар хэцүү. Одоо тийм байгаа шүү дээ. Эмэгтэй ч хэвдэхгүй, эрэгтэй ч хэвдэхгүй ялгад хэцүү хүмүүс байдаг шүү дээ. Яг түүнтэй адилхан сатан бидний амьдрал яг тэгж орж ирдэг. Ялгад хэцүү. Тэр учраас Бурхан эзэн бидний үгжилсэн байна. Эзний хүч чадал дотор бигч гэсэн. Өдрөө эзний хүч чадал дотор бигцгээе. Амен. Паул энэ цагийг бичиж байхдаа хаана байсан бэ гэхээр зэрэг шоронд байсан байхгүй шоронд. Түүнийг харгалзаж байгаа тэр харгалзагч нарыг Паул харж ирсэн байна. Шоронгийн цэргүүд. Тэгээд Паул бодчихсон энэ цэргүүд яагаад юм хүчтэй байна вэ гэж. Тухайд Ром гинтстэй гэдэг хүчтэй байсан байхгүй. Эдгээр нэг асуудал байна. Яагаад Ромын цэргүүд ийм хүчтэй байна вэ гэж. Ингээ харсан ч тэд нар маш энгийн байсан байхгүй. Тэгээд тэр энгийн байдлыг хараад Паул бодсон байна. Христэд итгэж бид нэр хэрхэн яаж бидний амьдралд ирж байгаа тэр сатаны уруу таталтуудын эсрэг зогсож чадахгүй. Би бас цэрэг шиг байх хэрэгтэй байна гэж бодсон. Тэр бодохдоо тэр хажууд нь байгаа тэр одоо цэргүүдийг харж байгаа шүү дээ Паул. Энэ хүмүүсийг хараад яг бидний амьдралд хэрэгтэй, Христэд итгэжтэй амьдралд хэрэгтэй зүйлүүдийг цэргүүдээс олж харсан байхгүй. Сонирн бод. Ромын цэргүүд маш өчрөхөг, маш хөнгөн шингэн. Тэгээд цосгууд тэд нар маш хурдан хөдөлгөөнтэй. Тэр яаж ингэж чадж байна? Бид нар Галатеатер гэж янз бүрийн Ромын цэргүүдтэй кино үздэг шүү дээ, тийм. Өчнө шүрмсэн чангарсан дээ Ром цэргүүд тулалдаад ялаад. Тэгээд Паул эдгээрийг хараад Христэд итгэж бидний хувьд бид нар сайн ийм болох ёстой. Тэгжээс би дайснаад авч, тэгжээс би ялалтын амьдралаар амьдрах юм гэж бодсон. Христэд итгэжтэй амьдрал юу ялалтанд өргөдөг вэ гэдэг бид хамт үзсэн. Нэгдүгürt нь юу ч хэлсэн бэ? Тэгээ Бацогс 14 дүршилтээр ингэхдээ та нар бэлхүүсээр өмнөний бүсдэрийг хэлсэн. Ром цэргүүд тэд юу байсан бэ? Тэд нар аягүй сонирхол хүзэмжлэг байсан шүү дээ. Юу ч юм уу, шорт ч юм уу те. Тэрийг барьдаг гэсэн зүйл юу байсан бохно? Бас илбэ тогтоод байсан зүйл нь тэр бүс байсан. Бүс. Харин Христэд итгэж хүмүүсийн амьдралыг барь зогсоож идэх нэг зүйл үү? Тэр юу вэ? Тэр бол үнэн ба. Үнэн. Үнэн ба. Яагаад тэр сатаныг Библиэд юу хэлсэн бэ? Сатан бол худал хуурмгийн эцэг юм аа гэж хэлсэн ба. Сатан юуны эцэг гэсэн бэ? Худал хуурмгийн эцэг гэсэн ба. Сатаны угаасаа мөн чанар нь юу ах нь? Худалч. Сатаны мөн чанар нь худалч. Тэр өөрөөсөө худлаа ярьдаг гэж хэлсэн ба Библиэд. Тэр зүгээр өөрөөсөө ярьдаг. Ерөөсөө байгаа байдал нь юу вэ?
Худалч. Харин Христэд итгэж хүмүүсийг хамгаалдаг нэг зүйл нь юу вэ? Үнэн байна. Итгэмжтэй байдал. Үнэн байна. Та хэрвээ ямар нэгэн асуудал дээр худлаа ярих юм бол энэ чинь юу вэ? Энэ асуудалтай болж байгаа гэсэн юм. Асуудалтай болж хэлж байгаа гэсэн юм. Таны бүс чинь сударч хэлж байгаа гэсэн юм. Монголчууд бүсний тухай маш сайн ойлгодог. Яг бид нар бүс үсэлдэг учраас. Та дээд өмсгөрөө бүсгүүд бол энэ дээд бол дээд биш. Тэ? Бүс байхгүй бол энэ дээд бол дээд биш. Харин бүс үзээж энэ дээд мань яваа. Гой дээд болж харагдана тийм үү? Та бүсгүй дээд өмсөө яваад үзэхгүй юу? Магадгүй үзсэн байх л та. Хэрвээ бидний амьдрал худал хуурмагтай байх үед бид яг бүсгүй дээд өмсөө явж байгаа нэг сайхан анган залуу шиг харагдана. Бүх юм гээсэн, бүх юм хайсан. Тэр түүнд юу ч үгүй хоцорно гэсэн. Яагаад? Үнэн тэр хүний амьдрал байхгүй учраас. Тэр Христэд итгэж хүмүүсийг хамгаалдаг нэг зүйл нь юу байна вэ? Энэ бүс. Энэ бүс бол юу вэ? Үнэн байдал. Бүгд эзэн дотор үнэн байцгаа. Амен. Худал хуурмгийн амийг өөрөөсөө зайлуулснаас урчив. Хайцээ. Оо тийш яж. Тэгсэн тэгээд өнөөдөр та Христэд итгэж ах トゥ нар эзний өмнө худал зогсох үед бид өөрсдөө сатаны тэр худалч тэр худлаа ярьдгийн эцгийн хүү болж байна гэсэн. Өнөөдөр таны аманд бидний аманд үргэлж юу байх ёстой? Үнэн байх ёстой. Үнэн бидрийг хамгаалт юм. Амен. Хоёрдугаарт нь Паул тэр Ром цэгийг хараад тэндээс юу болж ирсэн бэ? 14 дэх эшлэл. Зөвхт байдлын хуй гэсэн. Ром цэг юу гэсэн бэ? Та нар Ром цэгүүдийг мэднэ шүү дээ. Тэд нар ингээд нэг хоёр талаасаа ингээд хавчаад ингээд зүүчдэг гоё. Тэ? Амар гоё хэлбэртэй тэ. Мөн зөв ингээд six pack мэгт ингээд амар гоё хойгнууд байдаг шүү. Тэнгээс нэг канон дээр гардаг шүү дээ. Нэх гоё. Тэрийг ингээд зүгээр амар бараг тэрийг зүгээр хадуур нь бодол хүмсчих юм бол ёо амар том баримт бодол хүмсчих юм байна. Тэр сэргүүд дээр тийм байсан чинь үгүй ч сайн мэдгүй дээ. Сүүлийн кинон дээр л тийм болцсон болохос. Яаж ч гэсэн тэр хүмүүсийн хэрэгжилжсэн зүйл нэг юу байсан гэхээр хоёуг байсан ба. Хоёуг. Ром сэргүүд тэр түүгээр дамжуулан өөрсдөө хамгаалах чадвартай байсан. Тухайн үед шууд хоёуг хилчих сунж байсан бэ тэ. Тэр бол хамгийн сайн хамгаалах гоё. Харин бидний хамгаалтад юу гэсэн бэ? Зөвхт байдал юм гэсэн. Зөвийг үлдээч. Есүс бидний зөвхөн дуудсан байхгүй. Яагаад? Би түнд итгэсэн учраас. Би Есүс итгэсэн учраас бидний Библиэр юу хэлсэн бэ? Зөв нэгэн гэж хэлсэн ба. Зөв нэгэн гэж. Бурхан итгэж хүмүүсийг Библиэр юу дууддаг вэ? Зөв нэгэн гэж дууддаг. Хамгийн Ноа гэдэг юм хүнийг Библиэр юу хэлсэн бэ? Түн шиг зөв нэгэн байсангүй гэж хэлсэн ба. Энэ юу гэсэн үг вэ? Нөгөө утгаараа түн шиг Бурханд итгэдэг нэгэн байгаа юм аа гэж. Тэгээд Ноа дээр түшигдээд Бурхан 120 жилийн туршид баярт мэдээ дамжуулсан ба. 120 жилийн туршид. Тэр юу хийсэн бэ? Хөвч авдар буюу овсон овс байсан ба. 120 жилийн туршид. Тэр зөвхт нэгнээр дамжуулан Бурхан яасан бэ? Авралын ажлыг гүйцэтгсэн. Өнөөдөр бид Бурхан эзний зөв байх үед Бурхан эзэн бидний өргөмжтэй. Сургаалт төгс номдэр юу хэлсэн гэж зөвхт тийм ээ шудраг нэгнийг эзэн өргөдөг юм аа гэж хэлсэн. Энийг өргөдөг байх нь зөв шудраг.
Бид эзний өмнө зөв шудраг байх үед эзэн биднийг яадаг вэ? Уус үндэстнийг ч сайн өргөдөг. Америк улс орн яагаад өндөр дөрвөгцнийг бид нар мэдгүй гэхэлэр нэг зүйл байдаг. Шудраг хүмүүс. Мэдээж энэ дотор худал хүмүүс зөндөө байна. Гэхдээ шудраг хүмүүсийн суурин дээр энэ Америк улс үндэстэнд уг нь босгоцсон байна. Библиэлд сургаалдаг сондөр шудраг байдал арт үндэстнийг, улс үндэстнийг өргөдгөө биш гэсэн. Бид нар шудраг байхгүй юм бол бид удлан яадаг вэ? Доош. Бид нар аяа дэлгүүд орохоор энийг аваад гэрмалч тийм. Гэсэн бодол танд орж ирдэг үү? Гэсэн бодол хизээ орж ирдэг вэ гэхээр Монголоос ирээд удаагүй хүрээд орж ирдэг. Монголоос ирээд удаагүй байх үед ийм байдаг. Гэж ярих бол бид нар YouTube чинь янз бүрийн юмнаас үзэх юм бол одоо Монголд ингээд янз бүрийн камерт олцсон байна тийм. Зүгээр дэлгүүрт ороод нэг ундаа аваад ууж байгаа гарахтаа юм дээр тавьж байгаа гэж байна. Тэгэл ундаа аваад дуустлаа тэргүй яваад юм авах юм шиг царайлал тэгэл юм мэдээл аваад. Тэгэл гарахтаа тэгэл юм хайчаад гарч. Бидний жижиг шажиг зүйлээр бид яадаг вэ? Зүгээрээ гэж боддог. Биш. Тийм шүү. Зөв байдал гэдэг бол таны бидний хамгаалаад зогсохгүй миний улс үндэстний хүртэл яадаг вэ? Хамгаалдаг. Тэр учраас би юуны төлөө залбирдаг вэ гэхээр Христэд итгэж хүн болгон Монголын нийгмийн бүх салбарт ороосоо төлөө залбирдаг. Амен. Та бүхэн нэг залбираас сурч. Нийгмийн бүх салбарт тийм ээ? Ерөөсө боловсрал өөр юу гэдэг юм. Бүх салбарт Христэд итгэж зөв хүмүүс байж Бурхан тэр улс үндэстнийг яах нь өргөдөх юм. Зөвхөн улс үндэстний өргөөс осгүй тэр зөвхт нэгнийг зөвхт гэр бүлийг Бурхан өрөөд юм. Өдөр эзэн дотор зөвхт амьдсан. Амен. Энэ бол бидний хамгаалалт байхгүй юу? Бид юугаа хамгаалж байна? Чээж би зүрх сэтгэлээ хамгаалж байна гэсэн. Бидний санаанд тийм орж ирж болно. Би энэ санаанд энэ бодол орж ирж байгаа зүйл би хариуцлага үүрхгүй гэдэг тухай бид нар урд нь ярьсан тийм үү? Өнөөдөр авчаач дээ. Энд ч юм гараагүй шүү дээ. Гэсэн бодол орж ирж болно зүгээр. Харин асуудал нь үнэхээр тэр бодлыг дагаад явж байгаа асуудал байхгүй. Нэрээ тийм ч юм уу? Нэр энэ ч арга юм шүү дээ. Энэ мань юу вэ? Энэ мань асуудал болчихсон. Таны зүрхсээр таны бодол санаа юу ч орж иж болно. Та бөөс тэрэндээ санаа зов. Харин түүний дагуу та бүү үлдээч гэсэн үг байхгүй. Зөв байдал бол бидний зүрхсээр бидний чийж хамгаалж өгөх Бурхны юу вэ? Энэ хоёг болж байна гэсэн. Гуравдугаарт нь нэгсэн байна. Амар таны сайн мэдээний бэлэн байдлыг үлдээ өмс. Ром цэнгүүд юу өмсдөг гэсэн бэ? Харах юм бол илгийн өмсдөг шүү дээ. Сандаар шиг. Тэд нар аюулгүй чанартай байсан байхгүй. Тэд нар хаашаа гэсэн тэд нар хідэн цаг гүйсэнсэн тэд нар гүйдэг явдаг байсан. Харин бид нар юу хэлсэн бэ? Амар таны сайн мэдээний бэлэн байдлыг үлдээ өмсгсөн байна. Христэд ч хүмүүс өөрсдөө хөл юу гүйлэх ёстой юм. Сайн мэдээ. Баяр мэдээ. Би ямар ч үед Есүсийн тухай ярихад би бэлэн амьдрах ёстой гэсэн үг юм. Би өөрийнхөө амьдралд эзэн дотор итгэлийн гэрчлэлтэй амьдрах ёстой гэсэн үг байхгүй юу? Та Есүс итгэдэг үү? Амен. Та Есүс итгэдэг үү? Амен. Амен. Та Есүс итгэдэг гэдгийг тийм үү? Та гэрчлэл хэрэгтэй байхгүй юу? Есүс итгэдэг үү гэж асуух үед ингээд сууж байгаа чинь ч асуудал юм аа гэсэн үг. Бидэнд асуудал байна гэсэн үг. Та Есүс итгэдэг үү? Амен. Та ямар ч үед энийг бэлэн байх ёстой гэсэн үг. Та хинтээч уулзсан гэсэн Есүс тухай асуухад та хариулахад бэлэн байх ёстой гэсэн үг. Энэ бол энэ сайн мэдээний бэлэн байдлыг би хөлдөө өмссөн байгаатай адилхан гэсэн үг.
Та хаач утсан та баяр түүхийг ярихад та бэлэн байх шүү дээ. Өнөөдөр энэ 4 сарыг бид юуны сар болгосон бэ? Авралын цаг баяр түүхээс сар болгосон. Өнгөрсөн 7 хоног манай эмэгтэйчүүд явсан үр дүн гарсан уу? Та өнөхөр баяр түүхийг тарааж чадсан уу? Амен. Одоо үүнийг бид байнга хийж явах хэрэгтэй. Бид бэлэн байдалтай амьдрах хэрэгтэй гэсэн үг. Та Есүсийн тухай ярихад бэлэн үү? Танаас нэг Есүс гэж юм бэ гэж асуухад та хариулахад юу бэлэн байдгүй. Юу өөрөө юу гэж бодож байна? Хэрэв үгүй бол та утгагүй явж байгаа нэгтэй адилхан гэсэн юм. За авахт бол зүгээр л дээ. Чикагод асуудалтай байхгүй юу? Гутлгүй юу? Тийм учраас Христэд итгэж хүмүүс бид нар өөрсдөө хангалтанд бол бидэрсэн гутал хэрэгтэй найз нараа. Энэ бол юу юм бэ? Энэ бол эзэн Есүсийг гэрчлэх таны гэрчлэл юм. Библи рүү хэлсэн бэ бидний гэрчлэлтэй амьдраарай гэж хэлсэн. Гэрчлэлтэй амьдрал. Гэрчлэлийг өөрийнхөө амьдралаар бий болгох. Баяр мэдээлэл дамжуулдаггүй хүмүүс бол ерөнхийдөө гэрчлэлгүй байдаг юм. Өнөөдөр бид нар өглөө хичээл өгч байгаа. Хичээл дээр Есүсийн мэлгээс нь 70 дагалдагч нарыг туулсан. Санаж байна уу? Тэр 70 дагалдагч нар Есүсээр хүрчээд маш баяртайгаар Есүс ямар гайхамшигтай юм бэ? Бид нар оцсон газар болон тэр өвчтөе хүмүүсийг идгээгээл тэнцтэй ёо юу болсон гэж та нар бодож байна гэж. Тэд баяр мэдээлэл дамжуулсан учраас тэдэрт юу байсан бэ? Гэрчлэл байсан баг. Одоо тэр хаашаа явахад бэлэн болцоо гэсэн юм. Баяр мэдээлэл дамжуулахад бэлэн болцоо гэсэн. Яг тэд нар өөрсдөө амьдрал гэрчлэл байх учраас. Хэрвээ үнэхээр та Есүс итгэдэг гэрчлэл таны амьдрал байх бол Есүс чинь юм бэ та гацах байхгүй. Бид нар баптизм хүртэл шүү дээ. Шалгалт асуулт байдаг. Тэнд нэг их сандраад би очиж хийцэх бас солонгос дээр яг л солонгос юм байна. Тэр солонгос улсын пастор асуусан. Есүс чинь гэсэн. Юу юм сандраад нэр хэм бэл гэсэн. Бид нар бэлэн байх хэрэгтэй юм аа найз нар. Амен. Нэр юу лээ энэ бидний амьдрал байж болох юм аа. Бид үргэлж эзэн дотор баяр мэдээний төлөө үргэлж бэлэн байх хэрэгтэй. Өнөөдөр баяр мэдээ явъя. Амен. Та яах ёстой вэ? Амен гэж хэлж байна. Би билээ. 6 сар бид нар найз өдрөлөг хийнэ та билнэ үү? Амен. 9 сар бид нар never biлийн дэше зүглэн байгуулах чинь та билнэ үү? Амен. Арай зүрч юм байна. Бид нар одоо яах ёстой вэ? Бид нар өөрсдөө бэлдсэн юм аа. Баяр мэдээний төлөө бид нар бэлэн байх ёстой юм аа. За дөрөвдүгürt нэгсэн байна. Энэ бүгд дээр муу нэгний галт сүмийг унтрааж чадах итгэлийн бамбай байна хэрэгтэй юм аа. За тэдний Паул харсан чинь тэдний тэр Ром зэрэгдийн барьж байгаа бамбай маш хөөрхөн тий жижигхэн бас их боломжийн хүчтэй тийм юм байсан ба. Энэ бамбай гэдэг чинь бид нар Troy Murray гэдэг кинонд байдаг шүү дээ. Бамбанууд лаг тий. Тэгэл нийлүүл өнгөт бүгд ингээд хоорондоо нийлээл. Тэгэл дээрээ шанс юм бамбагаар хаагаал. Тэгэл бамбаны хайж шууд жаг мадлаа тий. Энэ амар ер нь бүх төрөл дээр ашиглаж байгаа байхгүй. Харин Паул нэг юутай зөвлөсөн бэ? Таны итгэлтэй зөвлөсөн. Итгэл. Итгэл гэдгийг Библиэр юу хэлсэн бэ? Итгэл гэдэг бол бидний нүдэнд харагдахгүй зүйлсийн бодит байдал гэсэн. Итгэл гэдэг бол бидэнд харагдахгүй болон шинэ бодиттой байдаг зүйлс юм баггүй. Харин Паул яасан бэлэр тэр итгэлийг юутай зөвлөсөн бэ? Бамбаатай зөвлөсөн байна. Харин тэр бамбай юунаас хамгаалдаг гэсэн бэ? Сумнаас хамгаалдаг гэсэн байна. Жад, сэлэн, нуунсун энэ бүх зүйлээс тэр бамбай халдаа яа гэсэн үг вэ? Хамгаална гэсэн үг юм. Тэр итгэл гэдэг нь таны юу вэ? Урдаа хийж хамгаалж хэвчтэй зүйл байна. Амен.
Итгэл юу вэ? Таны бамбай. Өдөр хэлээсэй шүү чи. Итгэл юу вэ? Бамбай. Итгэл юу вэ? Бамбай ахгүй юу? Хаадаг. Юунаас? Гагцумнаас сатан зүгээр ирдгүү өөрөө. Тэр бидэндээ тоглож идэг. Хаяа тэр бидэндээ даацны юм шиг жижиг юм шиддэг. Тэр бид нар шалгаж байгаа байхгүй юу? Хаадаг. Овоо нөхөр арай жоон томьёо шиддэг. Хаадаг. Болчихны. Тэнгүүд нь жоо гартаас юм авчихлаа. Хаадаг. Нэвтэрдэг энтэр байдаг байхгүй юу? Итгэл таны итгэлээ шалтгаалan энэ сум нэвтэрнэ гэсэн. Зарим нэгэн мамбай амар хатуу. Ямар ч сум яасан бэ? Зогтохгүй. Зогтоо буцна. Зарим нэгэн байгаа итгэлтэй. Гэхдээ юу вэ? Зарим нөгөө арай өөр кинонд гардаг. Бамбонод дэжтэй. Модон бамбон. Сум зүгээр гараад ирээд байдаг тийм бамбонод дэжтэй. Ямар кинонд ирээд? Мэл гэрчтэй кино дэжтэй. Тэмдэг дэжтэй. Амар сумаар бүдрээ ингээ хаасан чи нөгөөдөд надад юм модон бамбонодтэй. Тэгвэл нь цүм зохиж орж ирээс өмнөд нь. Зарим тийм бамбаа байдаг. Өөр ямар бамбаа байдаг вэ? Инээдийн бамбаа зөндөө байгаа шүү. Та бүхэн инээдийн бамбаа бүү барьсан шүү. Амен. Бамбаа та ямар ч сумыг унтраач чадах, хааж чадах тэр итгэлийн бамбаатай байгасан шүү. Амен. Хүн аргад бамбаатай харваад үзэхэд цоорчдаг. Энэ бамбаа бидэнд ирэхгүй манаас нэр. Сатан бидэрлөө янз бүрийн бамбаа шиддэг. Бамбаа гэж сум шиддэг. Харин бид янз бүрийн бамбаа хаадаг гэрээ. Харин бидэнд ганц л бамбаа багчтай гэсэн юм. Бамбаа гэсэн нөгөө зүйлсүүд утга наадаж байгаа юм байна. Сүүлд юу гэлээ. Бид Монголд эцэст нэг үг 10 хэлэхээр утга нааддаг. Бамбаа хаасан чинь сум нэвтрэх юм бол энэ бидний итгэлийн амьдрал энэ асуудал авчна гэсэн юм. Ихэвчлэн бид нар эргэлзээнээс болоод энэ бамбаа маань яд гэх юм. Хэвлэгч шиг маш гол төмөр бамбаатай байсан чинь энэ маань эргэлзээнээс болоод зэвэнд идэгддэг бол хаадаг. Сүдэ хаасаар болоод ядардаг. За хаагаа болчих. Энэ юу шиг вэ? Та зөвхөн бууж өгч байгаа гэсэн юм. Бурхан хизээч бууж өгөхийг зөвшөөрөхгүй. Өдрөө итгэлээрээ үргэлж хааш амьдсан. Амен. Сатан үргэлж тань руу шидэж байгаа гэдэг та бүү мартаас уншиж байна. Үргэлж шиддэг. Юу шиддэг гэлээ? Галцсан. Энэ галцсан нь юу вэ? Өдөр нэрлэдэггүй. За юу гэж бодож байна? Ховж юу шидлээ хаалаа цоорлоо шүү дээ. Нэр. Дараа нь гомдлыг шидлээ хаалаа цоорлоо шүү гомднэ. Ийм байж болохгүй юм гэхдээ. Сатан бидний амьдралд янз бүрийн сум шиддэг. Гомдол, ховж, завхаар л юу гэдэг юм. Ич шид. Таны амьдрал үйлдэж байгаа тэр бүх зүйлийг чинь сатан шидэж байна гэсэн үг. Харин та энийг юугаар хамгаалах ёстой? Итгэл. Итгэл гэдэг нь юу вэ? Энэ үрийн тухай юм. Бурханд итгэх таны итгэлийн тухай байдаг байхгүй юу? Гэ би ямар ч би Бурханд тэр бидний үйл дууссан билээ. Аваа. Миний аваа гэж болсон шүү дээ. Амен. Хиний аваа гэсэн бэ? Миний аваа, бидний аваа. Хиний тухай ярьж байна. Тэнгэр газрыг бүтээсэн Бурханы эзний тухай яриад байгаа байхгүй юу? Тэр зүгээр нэг аавын тухай биш. Тэнгэр
газрыг бүтээсэн, таныг бүтээсэн Бурхан эзний тухай ярина гэсэн. Амен. Та Бурхан эзэнд бүх зүйлийг итгэсэн гэж байна. Өглөө бид нар хичээлээр үзчихсэн байна. Бидэнд ирдэг бүх зүйлүүд Бурханы шалгалтаар орцсон байт юм аа. Тэгээд зөвшөөрсөн зүйл нь таны амьдралд ирдэг гэсэн юм. Зовлон. Тань зовлон байна уу? Амен. Бага. Гэхдээ энэ зовлон чинь юу гэсэн үг вэ? Аль хэдийн Бурханаар зөвшөөрөгдөд гаргацсан зүйлээ гэсэн үг юм. Бурхан зөвшөөрсөн гэсэн үг таны амьдралд. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ? Энэ боломжтой зовлон гэсэн үг байхгүй юу? Миний давж гарах боломжтой зовлонд Бурхан надад зөвшөөрдөг. Өвчин байна уу? Өвчин байна уу? Байна. Амен. Та бүгд санаа зов. Энэ өвчнөсөн аль хэдийн Бурхан шидээд, шингээгээд тэгээд аль хэдийн бидэнд өгчсөн зүйл байна. Тэгээд Библиэр юу хэлсэн бэ? Надад ирж байгаа бүх зүйл миний сайн төлөө байдаг юм гэсэн байна. Өнөөдөр та зовлон дотор байна, өнөөдөр та өвчин дотор байна. Бүгд санаа зов. Яагаад? Миний аав бол Бурхан эцэг юм аа. Тэр надад өгч чамтай. Аав нар ээж нар хүүхдүүдтэй хэрэгсэн хитэрсэн юмыг хизээч хийлэгдэхгүй. Ой маа 40 литр ус битаа очоод авсаа тэрийг байхгүй шүү. Түр тэр үхэж яах вэ? Чадахгүй шүү дээ. Манай ингээ охтодод чадна л. 10 жилдээ манай ингээ охтод амар охтод байсан. Би барилддаг байхгүй юу? 10 жилдээ. Бүх учраас би бас бэртаа шүү дээ. Манай ингээ охтодод надаас бэртаа. Би ангийнхан 3 охиныг л ингэж гараараа дийлдэг байсан маа. Сэрд бугаас. Харин мэддэг бол хин хэр зэрэг ачаад даах вэ гэдэг Бурхан мэддэг. Яг таны амьдралд байгаа ачаанууд, таны амьдралд байгаа зовлонгууд, таны амьдралд байгаа өвчин шаналлууд Бурхан бүгдийг мэдж байгаа. Тэгээд таныг дааж чадах учраас энийг таны сайн төлөө өгсөн гэдгийг та итгэсэн гэж байна. Итгэл бол таны юу гэсэн бэ? Бамбай, амен. Таны бамбай гүргэлж байж явсан гэж байна. Итгэл бол таныг хамгаалах цорын зөвсөг байна. Дараа нь 5 дахь бичсэн байна. Авралын дуулыг өмсөв гэсэн байна. За нөгөө нэг Ромсыг үчин тэгээд зогсоогүй юу өмссөн байсан бэ? Төмөр маргаа өмссөн байсан байна. Дуул гэдэг нь юу вэ? Төмөр маргаа гэж ойлгочих. Маргаа. Тэгээд тэд нар дайнд орохдоо тэд нар төмөр маргаа өмсөд дайнд ордог байсан байна. Тэд нар дайнд юу хамгаалдаг гэсэн тэр дайнд тэр маргаа толгоондоо бэлтгэл авахаас хамгаалдаг байсан байна. Сатан миний юунд автдаг бохно? Толгоороо автдаг. Толгоо өвч юм байна уу? Толгоо өвч юм одоо? Отгор ганцаар юм байна. Отгор ганцаар авталж байгаа гэсэн биш шүү. Энэ толгоо өвдөх давталгүй энэ чинь юуруу давталгүй? Таны оюун санаа руу давтална гэсэн юм. Таны бодол санаа руу давтална гэсэн юм. Бурхан бидний энэ бодол санаа бүх зүйлийг юунд захируулсан бэ? Христийн хүсэл захируулсан байна. Харин сатан үүнийг яадаг байна уу? Сатаныг хүсэл захируулахаар бидний оюун санаа руу довтолдог байна. Ихэвчлэн сатан биднийг дандаа мяалдаг. За чи юу бүтэхгүй юм дөө. Ер нь баян ийм үг сатан бидэнд хэлж байдаг. За чи чадахгүй. Ер нь чи бол дүүрц юм шүү дээ. Сатан үргэлж бидний оюун санаанд яг ийм зүйлүүдийг хэлж байгаа. Өглөө босоод холин тарах үедээ сатан шууд таны толгонд орж ирнэ. Чи ичнээ царим утааг тэмдэхгүй. Та сэтгэлээр унжин уу? Унжинаа гэдэг чинь сатан танаар аль хэдийн толгойд эхэлсэн байна гэсэн юм. Харин та бол юу лээ? Цорын ганц байхгүй. Зарим удаач гэсэн. Та бол юу лээ? Цорын ганц. Амен. Тантай адилхан энэ дэлхийд хаач хизээч байхгүй юм. Дахиж хизээч гарахгүй гэсэн.
жоо төстэй байж магадгүй. Гэхдээ эзэж үгүй. Гэхдээ сатан хөвчлэн юуруу довтлог гэсэн бэ? Оюун санаар довтолдог. Тэр довтлогтой бидний энэ оюун санаас энэ зүйлээс бидний авралыг зайлшгүй хүсдэг. Чи Бурхны хүүхэд биш гэдэг зүйл рүү сатан хөвчлэн довтолдог. Сатан бидрээр янз бүрийн галц сумуудыг шиддэг гэсэн тийм үү? Тэ хоолч янз бүрийн сумуудыг шиддэг гэсэн. Харин сатаны нэг зүйл нь бидний оюун санаар довтлохдоо тэр юуруу довтолдог гэхээр зэрэг миний одоо жинхэнэ их хөдөл рүү довтолдог. Би бол Бурхны хүүхэд гэдэг зүйл рүү сатан өргөж довтолдог. Та бол Есүс Христээр дамжуулан авралыг авсан цорын ганц амьд Бурхны хүү юм аа. Амен. Өөрөндөө өргөж итгэжтэйгээр амьдрасан учраас сатан өргөж эндэж чинь довтолдог ба чи биш ээ. Чи Бурхны хүү байж чадахгүй. Чи бол гинүгэлтэй. Ягаад? Чи баатанд орсон шүү дээ өчтөр. Одоо манай залуучууд яг тэгж тогтолж байна. Өчтөр та нар баатанд төрсөд тэмдэглэв юм. Орсон уу? Залуучууд орсон уу? Орсон. Шудраг байна. Тэгээд сатан тогтолж байгаа. Та нар баатанд ор. Та нар Бурхны хүү биш ээ. Өчтөр алдсан байж болно. Харин өнөөдөр бид яах вэ? Эцний бид нар зогсох ёстой. Эцэг дараа уучлаарай. Таны хүү гэдгийг хинч надаас олдуулахгүй гэдгийг та итгэлээр өнөөдөр хэлэх ёстой. Сатан өргөлж бидний оюун санаараа довтолдог юм аа. Чи чадахгүй юм. Чи ийм байдалтай Бурханд итгэж амьдрч чадахгүй болсон дээр Явыг итгэлээр амьдрч байх маш хүнд сорилт ирээд яг баг өхийн ирмэдээр тийм үү өвчин тусаад үр хөвгүүдэд алдаад хамаг эд хөрөнгөө алдаад хогийн цэгэн дээр очиод тэр газраас тэр нэг варны хилтерхий аваад яраа майжаад өөх гээд байж хат хажууд нь аваа нүржрээд үүжилсэн байна. Чи одоо Бурхныг хараад ингэж зовж байгаа. Чиний бүх юмыг аваад одсон Бурхныг хараад тэгээд амиа хорлсон дээр биш үү? Сатан эцсийн бичтэй ингэж хэлдэг. Чи ингэж амьдрснаас үгсэн дэртэй. Тэмшиж Сатан ингэж баян гэлдэг. Чи чадахгүй. Харин миний яг энэ зөрчил дотор байгаа энэ зүйл маань юу гэхээр зэрэг үгүй. Би Бурхны хүүхэд. Амен. Бурхан хизээч намайг орхиогүй хизээч намайг байхгүй. Бурхан намайг хайрласаар хизээч өөрчлөгдөхгүй гэдэг энэ итгэл дотор би яг стохно. Энэ оюун санаанд өгсөн. Амен. Бурхан хизээч таныг орхихгүй. Библиэр бүр маш тодорхой хэлсэн. Бурхан нарыг хизээч чадахгүй, тань хизээч мартахгүй гэж хэлсэн байна. Тийм учраас та энэ үгээр дамжуулан сатанд хэлээс өгч байна. No. Би гинүүлтэйч бай, би гинүүлэг үйлцэж бай. Би бол Бурхны хүүхэд юм аа. Амен. Та ингэж хэлээс өгч байна. Хамгийн сүүлд нь Бурхныг зөв өгсөн байна. Юу өгсөн бэ? Дандаа хаагаа дандаа тулаад, дандаа цутаад байлгүй юу хийгсэн бэ? Нэг л довтлогоо хийгсэн ба. Юу вэ? Сүнсний сэлэн гэсэн. Бидэнд юу хэрэгтэй? Түрүүний хүртэл энэ өдрийн хүртэл энэ өнөөдрийн хүртэл энэ цагийн хүртэл бид юунод хойрсон бэ? Хамгаалт нугаал ярина тийм үү? Тэгэж хамгаал, ингэж хамгаал, тэгэж зогсос гэх. Харин эцэст нь Паул нэг зүйлийг харсан ба. Тэдэрт юу байсан бэ? Ялах. Нэг зүйл байсан бэ? Ром цэнгүүл татаад хамгаалаад явуулдаг юм бэ? Хамгаалаад ялах явуулдаг. Тэдэрт юу байсан бэ гэхээр тэдэр сэлэн байсан ба. Христос гэж хүмүүсийн хамгийн том сэлэн бол юу вэ? Бурхны үг юм аа. Амен. Библи өргөсөн шүү.
Энэ бол юу вэ? Энэ бол сүнсний сэлэм. Амен. За өдөр гараа Библийг өргөж аваад хэлээ. Энэ бол сүнсний сэлэм. Энэ бол сүнсний сэлэм. Амен. Энэ бол таны амьдралд байн байж байгаа ёстой. Бүснээсээ үргэлж уяатай байж байгаа ёстой тэр сэлэм юм. Есүс хоёр удаа сатанд соригдсон баг. Тэ? Тэдний хамгийн анх Есүс ажиллаа эхлэхээс өмнө маш том сорилтонд орсон юм. Тэр сорилтонд орохдоо Есүс 3 төрлөөр сорилтонд орсон байна. Тэр 3 төрлийн сорилтыг гурвангийн Есүс давж чадсан байна. Есүс ашиглаад давж чадсан зүйл нь юу байсан бэ гэхээр зэрэг Бурхны үг байсан. Дандаа Бурхны үг байсан. Тэгвэл яг тэр Есүсийг сорж байгаа сорилт нь юутай холбоотой байсан гэж бас л Бурхны үгтэй холбоотой байсан. Сатан үргэлж бидний амьдралд яадаг вэ? Бурхны үгээр дамжуулан ярьдаг. Бурхны үгийг гоовлж. Хамгийн анх Сатан Еваг мэхлэхдээ яаж мэхэлсэн бэ? Бурхны үгийг ярьсан ба. Бурхан ч тэгж хэлсэн юм уу? Энэ модны жимснээс энэ байгаа бүх модны жимснээс идэж болохгүй, гарч ирж болохгүй гэж хэлсэн юм уу? Говьлж авахгүй Бурхны үгийг. Тэгтээ нөгөө ч хэлсэн бэ? Тэгж хэлдэггүй. Харин ингэж хэлсэн юм аа гэж хэлсэн мөн. Тэгтээ бас тэр нөхөр бас говьлсан мөн. Тэгээд эцэст нь тэр юунд орсон байна. Тэр сорилтонд байсан. Үгүй. Тэгдэггүй маа. Чи наахнасаа идэх юм бол Бурхан шиг болно гэдэг Бурхан мэдж байгаа учраас битээ дэр гэсэн багхгүй юу? Бид эзний үгийг зүгээр суралцах хэрэгтэй. Амен. Эзний үгийг бид нар зүгээр сурахгүй бол бид нар эзний үгийг мэдэхгүй бол би надад тулдааны зэвсэг байхгүй гэсэн. Тэгвэл яах вэ? Тоосон буу барив. 20 хүний зайлхий. Үгүй. Сатан тэрний чинь хайдаг тийм жижиг гар биш үү? Сатан тэрнээс айхгүй. Та энийг барьж аваад те Библийг барьж аваад Сатандад тулдна. Энэ байхгүй. Бид нэг янз бүрийн аимшиг гэрүү үзэх юм бол амар амт те дараалгууд урдаас нь залмаагаар барайл энэ биш ээ. Сатан ингэж биднэртэй тулддаг юм. Сатан ингэж тэр завмаа хараад айдаг ш нэг юм биш. Харин бид нар Сатантай тулдах цорын ганц зэвсэг бол юу вэ? Та хэрцэн Бурхны үгийг мэддэг вэ гэдэг л байна. Бурхны үг таны зүрх сэтгэл дотор хэр зэрэг байна вэ гэдэг л байна. Та тэр Бурхны үгийг энэ зүрх сэтгэл дотор чинь Бурхны үг байгаа бол Бурхан түүгээр чинь дамжуулан танд ялалтыг авч явж гэдэг. Амен. Тэр учраас та өдөр болгон Библийг уншна гэдэг чинь та энэ хэний төлөө хийгээд байна гэсэн үг юм. Та өөрийнхөө төлөө хийгээд байна гэсэн үг. Амен. Урд нэг пастор ярьжсэн юм. Нэг хүн шоронд очоод баяр хөндөө дамжуулах гэсэн чинь тэр өөрийгөө юу шиг болсон гэж бодож ирсэн бэ? Би пастор шиг ярьж гэсэн. Яагаад? Тэр үнэхээр тэгж ярьж чадсан байхгүй юу? Яагаад? Тэр Бурхны үг түүний зүрх сэтгэл дотор байгаа. Тэр зүрх сэтгэл дотор байгаа үгийг аваад ариун сүнс яасан бэ? Ашигласан байхгүй юу? Бурхан яг ингэж ажилладаг. Та Бурхны үгийг уншдаг бол, та тэр үгийг хүлээж авдаг бол, түүгээр чинь дамжуулан ариун сүнс таны амьдралд ажиллаа хийдэг бол. Амен. Хэрвээ таны зүрх сэтгэл дотор Бурхны үг байхгүй бол ариун сүнс тантай хамт ажиллахад маш хэцүү болно гэсэн. Өдрөө Бурхны үг болох энэ сүнсний сэлмийг өөрсдөө зүрх сэтгэлд авч явцгаая. Амен. Сатан бол бидний хамгийн том өсөлтөгч юм. Харин бид нэг зүйлийг мэдэх хэрэгтэй. Юу вэ гэхээр Есүс аль хэдийн Сатаныг ялсан юм. Амен.
Харин өнөөдөр бидний хийж байгаа тулаан бол тэр ялцсан нэгний араас бид дагаж яваад өнөөдөр намайг тийм үү Есүс ялагдсан тэр шарандаа намайг бас унгаах гэж тэр сатаны тэр Мойсесний эсрэг бид тулж байгаа байхгүй. Бид нар аль хэдийн ялцсан. Есүс аль хэдийн ялцсан. Одоо бид нар зүгээр тэр итгэлээр Бурхны үгийг бариад би яг энэ үгийн дагуу амьдрах үед бид нар тэр ялал дотор амьдардаг юм аа. Амен. Энэ ялал дотор амьдарсан өчнөө олон ах トゥ нар байна. Өчнөө олон бааtruуд байна, итгэлийн бааtruуд байна. Өнөөдөр яг тэр бааtruуд шиг таны амьдралдсан ялалтын амьдрал байгаасаа гэж эзний нэрээр өсөн өрөөж байна. Өдөр их мэдтэйгээр амьдрцгаая. Амен. Урд гарч байгаа хүмүүс эзний их мэдтэйгээр урд гарцгаая. Амен. Магтан дуулга болцсон хүмүүс өргөжлөн магтан дундаас зогсоосоо урч байна. Бурхан энэ магтаалын багаар дамжуулан Бурхан дайн хүртэл ялтыг байгуулсан нэг шүү. Амен. Өдөр хамтдаа өдөр ялт байгуулцгаая. Магтан дооныхонтой хамт, үйлчлэлийн хэсгийнхэнтэйгээ хамт, үр хүүхдүүдтэйгээ хамт. Амен. Антиг Монгол цуглааны ирээдүйн бид эзний үгийн дагуу байх үед гэрэл хийгээтэй байх болно. Ялалтын амьдралаар амьдрах болно гэж байна. Өдөр хамтдаа ялт байгуулцгаая. Магтан дуунд дуулдаг хүмүүс нь дуулаасаа бишж байна. Амен. Энд дуулдаг хүмүүс зөндөө байна. Тэг. Сая караоке болоход ямар олон дуучид байв. Тэгвэл эмэгтэй дуучид зөндөө байх юм. Эрэгтэй дуучид зөндөө байх юм. Одоо та бүхний танд өгсөн авээс бүхний алдрын ашиглаж чи юу хийгээд суугаад байгаа юм бэ? Амен. Өнөөдрөөс хуудан магтан дооны хэлхийдээ бүгд оролцсон шүү. Эрэг 5 өдөр хэдэн цаг сүлээ? 9 цагаас магтан доондоо ирж суугаасан шүү. Хэрвээ өгөөгүй бүгд нэг караоке чи. Тэгэхээр хингийн сайн дуулдаггүй гэх мэддэн шүү. Тийм үү? Өдөр хамтдаа залбирцгаая гэх. Тэгэхээр эзэн дотор ялалт байгуулсан хүмүүс байна. Хамтдаа залбирцгаая. Эзэн бидэнд аль хэдийн ялалтыг өгсөн юм аа. Харин өнөөдөр бүгд тэр ялалт дотор бүгд баяр хөөртэй эзний дотор бүгд хамтдаа алхацгаая. Даам залбирцгаая.